Монгол Улсын засгийн газрын 2018 оны 9-р сарын 5-ны өдрийн тогтоолоор стандарт хэмжил зүйн газрын үнд металлын сорьцын хяналтын газрын дор үнд металлын сорьц тогтоох чигүүр бүхий лабораторийг Төвийн бүсэд Дархуул аймаг, Баруун бүсэдэд Баян-Онгор аймаг дахь хэлтэст нээж үйл ажиллагааг нь 2018 оны 10-р сард эхлүүлэхээр болсон. Энэ хүрээнд Монгол Улсын стандарт хэмжил зүйн газрын харьяа үнд металлын сорьцын хяналтын газар, Монгол банк, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам болон Швейцарын хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж байгаа тогтвортой бичил уурхай төсөлтэй хамтран алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, алт худалдааны төвлөрлийг сааруулах зорилгоор Дархуул аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэгцгийн үржлэгийн төв байгуулж өнөөдөр нээлттэй хийлээ. За манай Швейцарын хөгжлийн агентлаг бол бичил уурхайн салбарын бичил уурхайн салбарт 14 жил ажиллаж байгаа. За тэгээ бидний энэ үйл ажиллагааны хүрээнд харахад бол бас одоо яг нэгцгийн үйлчлэгээ байгуулснараа бичил уурхайчд маань одоо алтаа орон нутагт албан ёсны сүлжээгээр борлуулах, тэгээд дээрэс нь одоо бас боломжийн сайн үнээр алтаа борлуулах тийм боломжтой гэж харсан байгаа. Ингэснээрээ бас бичил уурхайчдыг бас албажуулах зохион байгуулалтанд оруулж улмаар нөгөө хууль бус олборлтыг зогсооход бас гол нөлөө үзүүлнэ гэж бид харж байгаа. За өнгөрсөн онд бол Монгол банк 20 тонн алт хүлээж авсан. За энэ онд буюу одоо энэ 2018 оны төгсгөлд 22 тонн авахар төлөвлөж байна. За Монгол орон даяар эх орныхоо алтыг Эрдэнэсийн Сандаа нэртэй энэ аян одоо яг эд өрнөж байна. За энэ аяны хүрээнд бас энэ Төвийн бүсийн үнд металлын сорьц тогтоох лаборатори маань нэгдэж байгаа. За энэ бүс нутгийн одоо хэмжээнд бол үйлчлүүлэх боломжтой ийм нэгцгийн үйлчлэгээ байна. Энэхүү ажлын хүрээнд Монгол банк болон доктортой бичил уурхай төслөөс нийтдээ 395 сая төгрөгийн санхүүжилтээр алтны сорьц тогтоох сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг Дархуул аймгийн үнд металлын сорьцын лабораторид хандуулжээ. Мөн орон нутгийн төсвөөс лабораторийн байрны цэцэрт 16 сая төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн байна. Иргэдийн болон аж ахуйн нэгжийн алтыг хүлээж аваад тэрийгэ жигнээд одоо хайлтын өмнөх чинь ингэж гаргаж аваад ингээд хайлна. Хайлсны дараа бид нэр тэрийг гулдмаалаад тэгээд одоо хог шараас нь цэвэрлээд ингээд бэлэн цэвэр болсон алтыг одоо юуных нь хамт шаарынх нь хамт одоо иргэнд бас жигнж хүлээлгэж өгнө. За ингээд гараад ирсэн алт маань одоо лаборатори эрхлэгчдэр очиод одоо юуны сорьц тогтоох дээж авагдана. Тэгээд сорьц тогтоох дээж авагдаад одоо сорьц тогтоох дээж авсны дараах чинь ингэж гаргаад ингээд химийн лаборатори руу одоо нөгөө авсан сорьцны маань дээж ороод ингээд яг одоо алтанд маань одоо хэдэн хувь нь алт байна, хэдэн хувь нь мөнгө байна. Ер нь ямар сорьцтой алт гарваа гэдгийг одоо лаборатори эцсийн дүнгээр тогтоогдоод тэгээд иргэн маань одоо тухайн өдрийн Монгол банкны ханшаар одоо арилжааны алт авах хэрэгтэй банкнд одоо тушаах юм эрх зүйн зохицуулт үүсэж байгаа л ийм ажил юм аа. Бичил уурхай эрхлэгч иргэн олборлсон алтаа Монгол банк болон арилжааны банкнд тушаахад үнд металлын сорьцын хяналтын газраар сорьц тогтоолох шаардлагатай болдог. Алтны олборлолт ихтэй орон нутагт энэхүү нэгцгийн үйлчлэгээний төвийн үйл ажиллагаа эхэлснээр алтны нийлүүлэлтийн сүлжээний албан бус шат дамжлага багасах, бичил уурхайн алтыг газар дээр нь худалдан авах, алтны бүртгэлийг сайжруулах, олборлолтын хэмжээг хянах, тогтолцоог бүрдүүлэхийн дээр алтны нийлүүлэлтийн сүлжээг бүхэлд нь ил тод болгох, албажуулах нөхцөл бүрдэж байгаамаа. Төвийн бүсдийн жижиг хэмжээний лаборатори одоо зүгээр бидний хувьд одоо бичил уурхай эрхэлж байгаа улсуудын алтыг сорьцох боломжтой лаборатори бий болж байгаа нэг хүндээ хүрсэн үйлчлэгээ болж байна гэж болж байгаа. Одоо ийм лабораторигоос энэ алтны дамжлага маш их олон дамжиж Монгол банкнд очдог байсан. Одоо энд ийм одоо 50 грамыг сорьцлох боломжтой юм лаборатори бий болсноор яг бичил уурхай эрхлэгч шууд Монгол банкны ханшаар өгөх нөхцөл бүрдэж байгаа. Цаашид ийм төвүүдийн тоог нэмэгдүүлснээр хууль бус хилийн худалдааг бууруулах, Монгол банкнд тушаагдах алтны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой.